За намайг Батаржин Ариун Зүл гэдэг. Би 2013 онд ачих анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн их хэмжээр төгссөн. Тухайн жилийнхаа 7 сараас эхлээд энд Ботод хүүхдийн цэцэгт тушаал гараад ингээд одоо хүртэл бол ажиллаж байгаа. 2020 оны 10 сард хүүхдийн уушиг судлалаар төгсөж ирсэн байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд. Хүүхдийн уушиг судлалын эмч гэдэг бол ганц хатгаа ханаад гэж зогсохгүй те уушигны архаг өвчнүүд байна, уушигны удамшлын өвчнүүд байна, уушигд дутуу төрж байгаа нэрнүүдийн уушигны дутуу хөгжлүүд байна гэдэг энэний үр дагавартай холбоотой олон өвчнүүдийг хяндаг давхар те. Хүүхдийн хүлээн авах амбулатороор нийтдээ 10,000 гаруй хүүхэд жилдээ үзлэг хийлэгдэг. Түүнээс 2,000 гаруй хүүхэд нь хэвтэн эмчлүүлдэг байгаа. Одоогийн байдлаар бол томоогийн А, Б хүрээ, синцитал вирус, тэгээ өөр бусад томоо тус төвчний маш олон төрлийн халдварууд бол дэгдчихэд байж байна. Тэгээд энэ вирусын халдвар байх тусмаа хүүхэд маш өндөр халуурдаг, өндөр халуурсан хүүхэд татдаг, тэгээ олон хоногоор халуурдаг ийм байдлууд бол маш их ажиглагддаг. Тэгээ ханиалгаад байх гэдэг эцэг эхчүүд халууныг л хамгийн түрүүнд буулгах хэрэгтэй. Халууныг буулгаж, амар шингийн юмсаа уулгаж, хувцсыг нэмгэлж, эмээ яг цагт нь өгөх, дээрэс нь бага насны хүүхдийн өвчлөл яадаг вэхээр том хүн шиг биш, асаргаа маш их шаарддаг. Тийм болохоор нэг хүүхэд өвдөхөд нэг хүүхдийн арталын гэр бүл тэр чигээрээ санаа зовж бүгд л ингээд тухайн нөхцөл байдалд одоо сэтгэл санаа гар бие үйл ажиллагаа бүх юмаа зохицуулах байдлаар ингэж хамрагддгаараа хүүхдийн өвчлөл бас их онцлогтой байдаг.